очоод тэгээд 8:30 тэр газар ирээд унтахайсан байхгүй юу. Тэгсэн чинь дата амар муу. Тэгээд бичлэгээ ингээд аплод хийх гээд амар удаа заяа бараг цаг маг болоод. Тэгээ унтаж чадсангүй ингээд хоёрын хооронд 10 биш 9 өнгөрч. Хит болж байгаа бицэг ёо. Цагааж мэддэггүй. За 10:14 болчлоо. Тэгээ би 11:30-аас ер нь бассейнд орчт юм уу дөө гэж бодоод. Тэгээ 10:30-аас 11:30 орн бассейнд ороод 12-оос бэрэнд ороод. Тэгээ ер нь өдөөс хойш таамар тийм үү гэж бодлоо. Эсвэл заяа нөгөө санаа нь болохоор одоо гоё кофего найруулад хутуулаа хувцас өмсөд агаарт гарч болчихно шууд. Тэгээд 12 хүртэл гоё агаарт кофе сууж байгаа. Тэгээд ганц 2 хувцас ном уншичаад тэгээ барианд ороод хоолндоо ороод бассейнд орж болчихно. Би өрөөнийхөө хөшгөний цонхыг ингээд тал хаацсан. Тэгэл иймэрхүүл байна даа. Өрөөндөө ганцаар агуу. Гоёгац. Тэг би одоо бассейн руу гарах чинь заяа. Усны хувцас, шил, малгай. Ингээд бассейн go. Одоо тэгэхээр бассейнд орох чинь. Миний нөгөө солонгос хүмүүстэйгээс бассейны хувцас маань бүр нилээн бэлдэг болчихоо зээ. Швэт. Одоо бай. Тэг цагийн дараалцсан. Бассейны ямар хуу гэдгийг зур хальт харуулъя зээ юу. Бассейнаас гараад ирсэн. Одоо сайхан кофе уух гээд. 12-оос бариатай. Барианд орчоо сайхан хоол байдээ. Тэгээд өнөөдөр уус үдээс хойш тэгэнгүүт би ингээ бассейн дээрт орчвол үдээс хойш хийх юм уу штэ тэгвэл сайхан хийвтээд. Тэгээд гоё ном уншаад гоё тийм өдрийн тэмдэглэлээ бичээд жоохон ми тайм хий гэж бодож байна. Маска бас тавь гэж бодож байна. Сэнэ Баяртай гэж. Чин ингээд тулгаар ирэхтэй юу гэж бодож байна. Би улаар орж ирээгүй шүү. Яаж орж ирсэн? Багтан ярьж байгаа орж ирсэн шүү. Йоо. Юу авчирсан гэгэж төгөл дээр. Кипс авчирсан нууц шүү тэгтээ. Нэгтээ оруулж болдог уу мэдгүй. Ер нь бит хоёр жоохон яа айгаад байгаа л да. Тэгтээ яг айхан зүг үү. Вау. Асаалта таанч. Асаагүй юм уу? Асаагүй. Болоо асчдаг юм уу? Яагаад? За өнөөдөр би KFC идлээ. Хайртай авчирч өглөө. Ийм юм ярилаараа үзэхгүй штэ чамаг. Үзэхнийг үзсэн штэ. Чачаарт оос гэж. Хоёр нэрэлэндээ бодох хэрэгтэй гэж. Чаавч өнөө бид амар сайн гэдэг юм чаа. Тийм штэ. Хийж юм бишлээ. Хийж араас нь кофе. Кофе үү би цаа. Кофе сайн. Тийм үү? Чиний За баяртай гэж. юу шиг хөөсроод ингэм бол хараа хийж үзэхгүй штэ. Шинэ харуулъя.
За бай guys гэж. Яг хүнтэй зөвлөгөө өглөө шүү гэж. Чамд тос кофетэй. Та баяртай. Дараа уулзъя guys. За өдрийн минь өнөөдөр Орой хоолны цаг болсон. Орой хоол руу явж гин. Сайхан бор цайтай. Байцаа дөрөв. Имчилгээ нь болохоор нөгөө юу яд юм бэ? Цаг аваад бассейнд явсан чинь ашгүй нөгөө бариулсан чинь булчингууд ч аваа айгу суларсан байна гэд нөгөө барианы имж тэгжилээ. Өнөөдөр 8 цаг эмээ уусан байх шүү. Эмээ ууя бас хөвтмээ санагдаад хөвтсөн ш. Эмээ нэстэ яриасан байхгүй. Яа яшиг. Яа эмээнэр өвөөнөр бүр ингээд цайндаа харангууд цойлохчгоо юм шиг харна за амар ядаргаатай. Сая манай эмээ мөн зорилгоод эмээтэйгээ бохон видео кол хийгээд тэгээд одоо би энд ер нь ингээ 3 хонцтойгоо штэ 3 хоноход ер нь хэвтэл юмар. Ер нь унтаал юмар. Одоо өнөөдөр оройн 8 өнгөрч юм ба 9 өнгөрөөгөө ер нь унтлаа. Тэгээд ядаргаа гарч байгаа л гэж одоо бодоод штэ мэдэхгүй нөө нойр маань хүрээд л байгаа. Тиймэрхүү өнөөдөр амар гоё төгөлдөр ирсэн болохоор амар гоё өдөр байсан. Би ч 3 хоног хинтэй ч үуч яриаггүй штэ эмчтэйгээ ингэж гэж ганц хоёр удаа ирсэн. Тэрнээс шууд тэгэл хинтэй ч үуч яриаггүй заяа. Тэдсэн чинь төгөлдөр намайг эргэж ирээд тэгээд нэг 2 цаг байжгаад явсан. Бүр амар гоёсан ёо. Хөгтлөө инээж бол за дэвтэрч ажил уулзаагүй амар удцсан. Ер нь хол айгаад 14 хайлт уулзаад одоо сая 3 хоногийн өмнө намайг ийшээ хүргэж өгөхөд л уулзаж байгаа байхгүй юу. Тэгээд тэрний өмнө үзүүлэхэд нэг уулзсан. Тэгэл амар гоёсан. Тэгэл нөө жоохон цаг байгаа гэдгийг мэдчихээ болоо тэгэл мэдтээ тэгэл чамар юу надаар юм бэ? Чи юу бодож ин би юм бодож ин гэл тэгэл амар нэгдтэй. Гоёсан. Өөртөө сонин сайхан юм бол өнөөдрийн хоолнууд амар гоё байгаагүй. Ер нь жоох мяа хоолтой өдрөлөө. Тэгсэн чинь натур мэд чинь ингэдэм юм заяа. Гаргаж байгаа хоолыг эхлээд эмчнэр нь идээд энэ хоолыг гарах уугүй юу гэдгийг шийддэг юм шиг байна. Өнөөдөр би суудлаа олдохгүй. Тэгээ суудлаа болохгүй нэг эмчээ хажууд таны хажууд нөгөө дээжэл төгөлдөр ирэхтэйсэн амар яаралтай суусахгүй юу. Нөгөө хоногийн ихэнд хоол авах гээд тэгээ таны хажуу сууж болох уу гэд нэг эмчээ хажуу суусан чинь аль өрөөнд байгаа ямар хов байна сэтгэл ханамжийн судалгаа гэж байдیں۔ Тэрийг гарахтаа бөглөөд өгөөрэй. Тэгээ өнөө хоолнууд нь ингээд
Ингэж шалгагдаад хүмүүст өгөөгийн ер нь шийддэм. Тэргэд нэг тиймэрхүү юмсан. Бассейнд нь орсон шүү дээ өнөөдөр нэрээ. Бассейн нь бол жижигхэн тэгэл яг тэл төмших маш их ч гэжтэй. Нэг 4 хүүхэд байсан. Тэр 4 хүүхэдтэй л найзлсан. Тэгээд уг нь цог орчээ гэж бодсон чинь ганцаараа амар уйдаад тэгээд 40 минут байж гал гарч ирсэн. Тэгээд ариун цэврийн хувьд бол яах вэ мэдэхгүй бас бүр амар гоёлоор цэвэрхэн бол биш. Яг дэлсэн. That's okay. Bye guys. Бүгдээрээ бие удараа, гоё дурлахаа хувцлаарай. Гоё хажуудаага хүннийг гоё хайрлаарай. Окей. Зэсэн бацаано миний Монголын арт түмэн. Өнөөдөр бол 1 сарын хэдэн өдрөлээ. За 24-ний заяа 2 цаг 37 минутад та бүгдэндээ би мэдчилж байна. Өнөөдөр надад маш сонирхолтой Minecraft mindset унгасан тийм мэдээ байна. Энэ мэдээ бол би гадаа гаргаж байна. Одоо гадаа гарч агаарлан заяа. Битээ энэ 4 хантай юм дотроо ингээд байгаад бай. Би ингээ хүмүүнтэй юм ярихгүй байхгүй. Тэнгүүд ингээ яг жоохон юм тэнэг болж байгаа шиг байна guys. Тэгэхээр одоо бүдэрээ гадаа гарч хөлдөтлөө гадаа агаар цэвэр агаар юм салцгаая. За 30 минут гадаа сууя. Тэгээ орж ирээ бассейнд ороод. Яа, бассейн гэхдээ бас яг жоохон орох уу яах вэ гэж бодоод байна. Мэдгүй. Ямар тааш тэгээд гадаа зүгээр кофе ууж чийлэрч наран зүгээр ингээ бие түлж ингээ сууцгаая. Нэг өвөл гадаа сууснаа түлэгдэхийн гинэ. Тэс ямар тааш гарч дебитмэнэ жоохон ч боловцгаая guys. За энд бол сайхан юм нарлаг сайхан цас хуртай тий ийм сайхан өдөр байна. Одоо би хувцас өмсч байна. Одоо тэгэхээр хувцас өмсөд шууд гарна. За ингээ бүгдээ гадаа гарцгаая guys. Би тэ чив зүжиг гэж бодож байна. Яадаг юм бол бид одоо балкон дээр ямар чангаар юм салтаа сонсоод бэлдэнэ ш. Гадаим гоё байна. Гадаа маш дулаахан байгаа учраас би намаа аваад жоохон гадаа шатчих. Тэгээд дээрээс нь шилээд өгөхгүй цамхан ялсэн чинь амар нартай тэгээд маань ингээд амар хэцүү даваад байгаа учраас би шил ном хоёроо хавцсан юм чинь. Одоо ингээд хаад дэшээ гарна. The waves are whispering secrets to the shore while sandals gently tap the sandy floor. Palm trees sway like dancers in the breeze. Underneath the sun, life's a simple ease. Golden rays melt into a crimson sea. Би суусараад доороосоо доороод
Ингээд доорсоо доорох гад тэгээд ингээд зүгээр л нэг босонд ингээд зүгээр ингээд ер нь зогсож байна. Зүгээр л хийцгүүж байна уу. Тэгтээ амар гоё нь юу ч бодохгүй. Ер нь хизээ ингэж яг ингэ хийцгүүрсэн юм бол толгой бүр ингэж бүүд юу бодохгүй. Тэгэл үрээшээ байгуулахаар маш гоё. In this paradise, let feelings flow. Shells and stars, they sparkle in the night. Би орой олондоо явж байна. Би бассейнд ороод тэгээд барианда ороод гадаа цаг агаарч зогсоод тэгээд бассейнээс орж ирж усанд амир ороод амир хэмээгээд ядарчлаа. Одоо болохоор орой руу явах байна. Тэгээ ирээд сайхан өнөдөр штэ хэмтлээ. Хүмүүс өнөдөр амар их юм хийлээ. Тэгсэн чинь өөрөө Өөсөө ингэ ачаал ихтгэр ч юм уу жоох илүү хөдөлчихөр өвдөд байгаа юм уу. Сая бүр босч чадахгүй өвдлөө. Яанаас. Тэ маргааш би энд сүүлийн бассейнд орно. Маргааш би барианд ормоог байна гэдгийг хэлсэн. Тэгээ бассейндээ сайхан дураар орчоод тэгэл гарна ба. Одоо ингээ хоолоо идсэн заяа. Одоо ингээ тавууд авахран сайхан. Таваа сайхан барьж яваад. Элла. Сайхан амдаа. Хонда бүгдээрээ миний скин кэрийг хийн. Өнөөдөр нөгөө бибийн энийг өнөөдөр 50. Би тэрний өмнө зүгээр л өдөр болгоо нөгөө хийгээд байгаа. Би одоо тоонроо төрөх захгүй юу тэгмүүд араас нь энэ инстригийн эсентри юм биш үү? Эсентригийн серэмэ төрхөөд энэ надад таалагдж байгаа. Өглөө маа ярьсан үнэхээр амар чигшилтэй гоё амар гоё сэрж байгаа. Тэгээд тосоо төрхөөд намбазины тосоо төрхөөд тэгээл араас нь шууд маска тавиад энийг нэг 3 цаг унтах хүртлээр тавьж үзээдхээ да. Ямар гоё юм бол. Ийм барзайсан юм байна. Дотроо бас хөөрхөн эссенц. Oh my gosh, эссенцээс гарч байна. Эссенц нь бас хөөрхөн эссенцтэй минь хөөе. Чин коллаген маск үстэй. Коллаген маск чинь энийг лайтай юм уурчих гэдэг талтай юм блэ. Хүүх энэ маш их эссенцтэй юм шүү дээ, guys. Бүр юм гулжуунсан эссенцтэй. Өдөө нэг юм байна. Энийг ингээл тавьчих. Энийг үрчлэт гэдэг аа. Хэсэг дээрээ. За, next заяа. Тэгчээ. Тэггүй ингэдэг гэж TikTok-с л үзсэн. Ямар ч дураагаал хийж тэд нар бол зөвлөж байгаа билүү. За ингээд. О, хорошо. Хорошо. Oh my gosh. Дошлоо. Яа, дошлоо шүү дээ. Тэггүй. Гэлтэвчээ. Хорошо.
Амар гоё мэдрэгдэж байна. За одоо доод хэсгийг. Тэгээ Pinduoduo-гоос дахиалсан юмнууд маань ирчихсэн гэж байна. Тэнгүүд бас удахгүй нэг ингээд спикер маяг хийж авах гэдэг юм нарт бас авсан. Хөөрхөн жижиг нөгөө камер мамерны наалт маалтын шүдэнүүд харуулнаа за. Одоо ингээд ёо энэ амар их сэнстэй. Вилайн интертэй болгодог гэсэн. Бас нэг юм маск авч үзчих. Тэр бол бас хонуулдаг гэсэн. Гэтэ набиб хүмүүс гоё л гэдэг юм билээ. Ямар ч үнэргүй тэгсэн мөртлөө нэг тийм маш жоохон юу тийм ээ нэг юм алюминий нухар шиг үнэрт. Одоо ингээд ямартаж тавьчлаа. Одоо ингээд коллагеныг нь ямартаж хэдүүлээ хайлтал нь сайхан уустал нь хэр удаан гол нь харъя те. За нэг цаг гарангийн дараа юм болсон байна. Одоо видео одоо нөгөө давхарч тавьсан хэсгүүд нь шингээгүй бусдаараа бүх хэсэг нь юм голт исэн болтой. Тэгэхээр яа төлөө. Тэгээд одоо ингээд авъя. Тэгээд маргааш өглөө ямар сэрэх нь харах хэлээ те. Одоо бол жоох юм баталцсан юм шиг тийм мэдрэмж өгөх юм. Маргааш хэлээ дөө. Өглөө 8:30-аас цайндаа ороод тэгээд 9 рүү унтчих. Тэгээд тэгсэн чинь одоо нэг болж байгаа байхгүй юу? Өдрийн хоолндоо орно гэд нөгөө ямар зарлаа тэгээс ирж амарлаа. Тавьж олоо тий. Биско өнөөдөр миний сүүлийн өдрийн хоол идэнэ. За одоо тэгэхээр бөөндө чим үнэн гэрээ заяа. Дайж би кофе гоотгаад. За ингэсэн юм аа. Одоо натур медад ирээд би чинь ингээд 5 хончиж байгаа хгүй юу. Тэгээ маргааш өглөө би гарна. За энэ хугацаанд 5 хоног ямар байсан бэ гэдгийг одоо ярив. За тэнгүүт эн чинь натур мед чинь штэ 1 хоногийн 195 гэдэг юм байна. Би энэгээр 5 хоног буюу зөвхөн орны мөнгө гэхгүй юу энэ. Тэнгүүд ингээд 975 мянган төгрөг орондоо өгсөн. За энэ оронд нь тэгвэл юу багтах юм бэ гэхлээр өдрийн 3 хоол багтаж байгаа юм. Тэгээд ортойгоо тэгээд ингээ өрөөтэйгөө. Тэгээд би болохоор 2 хүний өрөөнд орсон. Тэгтээ би ганцаараа байгаа. Тэгээд ганцаараа орох юм бол 2 хүний мөнгө даблдаж төлдөм билээ. За тэгээд эхний өдөр ирээд байрлаад тэнгуүтлээ эмчийн үзлэгтээ орд юм бэлээ. Тэгээд эмчийн үзлэгээр болохоор юу хийх вэ? Ямар завьуураа яаж нээж ин гэдэг эмчтэйгээ сайхан ярьдаг. За тэгээд би эмчтэйгээ ярьсан. Тэгээд тэгсэн чинь нурууны доод үеийн нөгөө маш чангарал булчингийн ингээд айгу хатуу чангарал гээд тэгээд тэгсэн чинь намайг йогт орж болохгүй гэсэн. Хөдөлгөөний засалд бас орж болохгүй гэсэн. Эхний ээлжинд яах ёстой вэ гэх юм бол ингээд сайн булчингаа амраад суллах хэрэгтэй байна. Тэгээ ядаргаа бас их байна. Нойргууд л байна гэтгсэн. За тий би окей. Тэгээ би угаасаа ер нь унтах гэж амрах гэж л ирсэн ингээд. За тэгээ 5 өдөр нь бариатай заяа. Бариа нь болохоор 30 минут явд юм билээ. Тэгээд энэ нь болохоор бас тусдаа төлбөртэй 30 минутын бариа 40 мянга гэдэг юм билээ. За тэгээ би 5 өдөр барианд явсан. За надад болохоор гэрэл туяа гэд манай яг бариач ихч гэдэг байхгүй би тэр ихч тэр 3 хоног орсон. Тэр ихч бол үнэхээр гоё. Үнэхээр төгс. Амар гоё.
Тэг ингээд амар гоё юм ингээд ярьдаг заяа. Тэг бүр тэр нь амар гоё. Тэгээд ингээд ингэж тэгж ер нь ингээрээ, ер нь тэгээрээ гэл ер нь аюу гоёсэн. За бассейны хувьд яах вэ? 10-аас ер нь нийлүүлээд өгнөл нэг 7 байсан. Ингээд яг угаасаа жижигхэн. Гэхдээ жоохон би ингээ усаа хизээс өлдөг бол гэж би мэдмээр байгаа байхгүй юу. Тэгээ би шууд тэр бассейнын багшаас асуух гэхээр бас жоохон санаа зовоо. Тэгэл за гэл тэгээд ус нь жоохон л бохир заа. Яг ингээ доошоо яг ингээ чи усны шилдэг ингээл доошоо ингээл сэлж мэлэнгүүд ингээл маш олон юм хөвцсөн ч юм уу те. Тэр жоохон юм юу байсан. Тэгэл за ингээл ядаж бассейнд орох хэрэгтэй штэ гэж бодоод орсон. Тэгтээ мэдхгүй жоохон амир 10-аас 7 заяа. За тэгээд бясалгал би бас суусан. Тэр нь болохоор нойрны бясалгал байсан. Нойрны бясалгал хэрхэн унтах уу те, бясалгал яаж ингэж ер нь яах гэж хийдэм мэдэн гэдэг талаар ярьсан. Тэгээ бас ингэж шууд нойрны бясалгалаа одоо ингэ хийгэнгүүтлээ унтуулсан. Тэр нь надад 10-аас 7 заяа. Хүмүүс маш их ороод шууд унтаад байсан. Би болохоор хажуу талд маань жоохон ингээд амар чанга хурхирдаг хүн байгаад би за хурхирлтын тоолъё доо 1 2 3 гэж хөвцөр байгаа. Тэгээд нөгөө одоо унтах хугацаанд дуусаад сэрээрээ гэдэг ингээ хүмүүсээс сэрээ тэгээд ер нь босоод гарч ирсэн. Тэгтээ амар гоё. Ер нь оройдоо хэрэгжүүлэх надад жоохон үр дүнтэй л байгаа юм санагдаж байгаа. За тэгээд хоол guys, хоол нь ёо. Би хоолтой нугасаа юу ч ярихгүй заяа. Үнэхээр төгс. Би одоо ингээ эцэг хоолнуудаа ер нь энэ бичлэгэн дээр ус оруулчих байх. Амт нь ёо үнэхээр гоё. Төгс. Яаж юм гоё хоолтой гэдэг те. За өөрчн тэгээд өрөө цэвэрлэгээ бол яах вэ? 5 хоногт над дээр 1 удаа хог авсан. 1 удаа хөнгөн цэвэрлэгээ хийсэн. 1 удаа цэвэрлэгээ авах уу гэхэд би авахгүй гэсэн. Тэгээд өнөөдөр тэгсэн чи амар тэнэг за бүр яах гээд байгаа юм бэ гэж бодогцсон юм нь ингээ өглөө 9 цагт ингээ цэвэрлэгээ хийж байгаа байхгүй юу хажуу өрөөнд. Тэгээд би ингээ цанд орж ирчээ нойр өрөөд ингээ унтах гэж тавьчихсэн чинь амар чангаар ингээ дуулаад эхэлсэн. Гадаад хүн байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь бүр ингээ цэвэрлэг өрөөндөө тэр хүн цэвэрлэгээ хийж байгаа шүү дээ. Тэгтэл ингээ ямар ч хүн байхгүй юм шиг заяа. Бүр амар сонь санагцсан тэр нь. Бүр ингээ амар чангаар тэгэл би oh my gosh гэж босч ирээл за та болидо тэгвэл гэл уцаа оролдоод лээжсэн чинь уцаар чанга яриад ёо би тэгээд гарч хэлдэм үгүй за амар бүдүүлэг тэнэг ахта зүгээр та болчихъя л доо гэж бодоол тэгэл хөвтчихгаад тэгсэн чинь цэвэрлэг нь ашгүй нэг юм дуусаад яваад тэгээд би унтчихсан. За тэр л жоохон тэнэг байлаа. Тэгээд үйлчлэгээ сервис яг тиймэрхүү өмнөдийн хувьд бас яг дундаж би нөгөө яадаг юм сайн хэлж мэдэхгүй байгаа нь яадаг гэх юм бол би нөгөө маш их хэмжлэгээ хийлгээгүй шүү дээ. Би одоо энэ дагаа хүмүүстэй харьцуулахад би өдрийн 3-4 тариа хийлгээгүй. Тэ тиймэрхүү юмд ороогүй болохоор бас мэдэхгүй байна. Гэхдээ надад л яг хөөрхөн санагцсан ингээд юм асуухаар хэлждэг. Тэгэл хөөрхөн л манай барайч гэрэлтэй их ч бол үнэхээр гоё исэн. Бассейн бол тэгэл яг тэгэл уус эндэж үж ярихгүй. Тэгээд ганцаараагийн бас нэг амар тэнэг юм нь бассейнд одоо жишээлбэл ингээд цаг орчмоор штэ цаг гэдэг чинь амар амархан штэ гүн ингээд жоохон байж байгаа л инээл тэнэл дал гарч ирэхэд тэгэл ганцаараа болохоор ингээд яг ингээд амар удан за тэгэл би байж бол цагт болж байгаа мэл гэл нөгөө нэг хариуцчихгаа тэр одоо тэр усан цэцлийнхэн хүнээс тэгэл тэд болж байна за гэл тэгэл тиймэрхүү исэн бясалгал бол бас гоё исэн бясалгалд бичлэг хийж болохгүй камер уцаа унтраа гэж хэлээд миний бүх юм унтраалгасан. За юм байна да. Одоо маргааш гарна. Амар сайхан унтаж амар хавж чадсан гэж бодож байна. Одоо заав гаруул унтлаа шүү дээ. Өөр юу гэсэн тахан тий. Тэгэл агаарт гой гарлаа. Гоёлаа. Nice. За тэгээд сайхан дараа уулзтуу. Би одоо нэг бичлэг эдитлээд 5 минутын бичлэг оруулчих юм уу гэж бодоод эдитлээд сууж гинэ. За бай. Echoes of laughter drift into the light. Breezes hum. Монголын минь цагаатаа
8 цаг гэсэн юм тэмдээн. Би өглөөний цайнд орчичээд тэгээ ер нь явна. Өнөөдөр миний одоо сүүлийн өглөөний цай. Өглөөний цайнд орчод ирээ зөө. Бай. Тэгээд өсөө хайр манаж намайг авна. Тэр гараа явж юм. Амар сайхан 5 хоног сайхан амарлаа. Одоо ингээл нөгөө л нэг хар бараан амьдрал. Яа исэн замаар мөр. Тэ яа энэ миний ам ерөөсөө болохгүй. So soft, so wrapped in magic, safe from any Чууд Монгол улсын волейболын дээдлийн алтын төлөө тоглох тус тэгэл ямар юм да. Сайн байна уу гэж. Сайн мэн үү? Хадаа тэгэл Тоож өмнө тоож үзчихсэн болохоор яг байна. гайгүй наа. Тэгэл амар тий. Тэгэл Тэг сайхан тэгжаад л нэг хамгийн сүүлийн тоглолт Монголын үзэндээ. Бид нар өнөөдөр одоо болцоотой болцлоо явж. Миний бүсийг ингэж явдаг. Яа. Улаанбаатар гэхдээ маш их энэ биш ихтэй яг явах гэдэг санагдаад байна. Юутэй? Юу лээ? Утаатай. Утаа. Намайг эрхлүүлэх гээд явж байна. Намайг эрхлүүлэх гээд одоо хот үзүүлээд гоё юм уулгаж идүүлээ гээд битүү Шангрила дээр ирлээ. Тэ. Манай хэрмэн ингээд камераар юм ярьдаг юм. Үн яг амар ярьдаг хүн шүү зааш. Яг л камераас хараад яг л ингээд амар харагдчих юм уу? Энэ дараа хүн дээ тэ. Сэнаа. Вау. Ямар гоё юм бэ? Би чи надад цэцэг авч өгөн гэсэн үү? Авч өгөн гэсэн юм уу? Тэгийг үстэй гэдэг шүү дээ хүн. Юу авсан харуултаа? Вау. Вау. Яа гал. twilight's hues. In this haven, there's no lonely Өнөөдөр би хоолой авах гэж. Чи миний шүлэнд 10-аас оноо өдөө. 10-аас юм аа. Вау. Nice. Бол. Чи нэг амар халуунууд харагч. Стагой. Нойрд жараагүй юм тий. Стагой. Вау. Тэнд ямар байсан? Оцгой.
Таалгасангүй. 10-аас хэдэ? Мас 2 мөр. Хутлаа сая дотор 10-аас 13 мөрөө гэ. Тийснэ. Гарч ирсний 10-аас хэд гэсэн байж лээ? 2 гэсэн аа. Сая дотор 10-аас 13 байлаа. Өөртөө мөрөөдөл биеллээ. Гэлээсэн шүү. Илээ хэдээсэн? 10-аас 12. 12. 13. Тийм тоо байхгүй. 10. 10. Надаа 10-аас 8. 9 ч.